За нийт үзэг сонсогчдоо энэхүү өдрийн мэндийг хүргэе. Шинжлэх ухаан танин мэдхийн Одон Мөндөр сувгийн хүн нүгийн түүх гэхэд бэлэн боллоо. За энэхүү нэвтрүүлгийг манай Америк сургуулийн түүхийн багш Маратхан бид хүндлэлт хүргэх. Өдрийн мэнд. За өдрийн мэнд хүргэе. За та яг одоо энэхүү нэвтрүүлгийг NTV телевизээр болон Одон Мөндөр сувгийн 83.3 107 гэсэн хослогоонуудаар яг одоо сонсож байна. За энэхүү нэвтрүүлгийн манай ивент итгэгчээр бол ногоон ирээдүйн төлөө зохистой хэрэглээ хариуцлагатай аяллалын хэв маягийг дэмжигч Avandra компани болон үрждэг сар хариултаа хадгалъя аяныг хэрэгжүүлж байгаа худалдаа хөгжлийн банкны хамт олон маань ивент итгэж байна. За өнөөдрийн сэдв. За өнөөдрийн сэдв бол тэмцэл гэсэн сэдв байгаа. Өмнөх сэдвүүдээр өшөө хорсол гэсэн сэдвүүдээр бол яг хүмүүгийн тухайн оюутнууд те нэг нэгнээс өшөө хорслоо хэр их авж байгаа юм. Тэр хятадын эртний улсууд те эдгээр нь одоо яг яаж гай болж байгаа юм, бусад овг аймагуудын тэмцлүүд яаж өрнөж байгаа юм те эдгээрийг ярьсан болвол одоо яг нөгөө хүмүүгийн хамгийн гол хоёр яваад байгаа Ли Йо буюу Шаниугийн уургийн жанжин болон Шилэ хоёр жанжин байгаа те. Угсаа гарал нь одоо яг ямар хүн бэ гэдэг нь тодорхой биш. Шилэн тодорхой. Нөгөөх нь болохоор яг Шаниугийн бодмын байгаа шүү дээ. Тэгээд энэ хоёр хүний одоо хагарал ботрол тэгхингээ одоо энэ хоёр том жанжин хагарч боторж байхад бусад улс орнууд яаж оролцож байгаа гэдэг зүйлийг ярих юм. За тэгэхээр энийг ярихаас өмнө хоёулаа яг ингээд дугаар те энэ яг өмнөд хүмүүгийн энэ хэсэг түүх бол өөрөө бол нэлээд аадармаатай. Ягаад гэвэл одоо яг Шаниугийн ургийнх нь нөгөө Ли Юанаас хойшоогоо те дандаа нөгөө нэг ихийнхаа талаараа яг хуучин хан гүрний үеийн юг авцсан байгаа. Хааны ургийн нөгөө Лио овгийг авцсан. За тэгэн гут нөгөө Лиу гэл ингээ те Лиу Юан, Лиу Цун, Лио гэл ингээд явахаар ч одоо нөгөө нэг янз янзын нэрүүд гараад ирэн гут манай хэдийн те яг сонсогч нарын маань бас толгой эргэж байгаа байж магадгүй. Гэхдээ ингэж одоо ярихаас өөр арга байхгүй. Яг тэгвэл яг нөгөө түүхэн тэмдэглэгдсэн зүйлийг те түүх гэдэг бол алтыг нь аваад шороог нь хайдаг зүйл биш байгаа байхгүй юу. Тэгэхээр хоёулаа нэгэнт хүннүүгийн түүхийг ярьж байгаа юм чинь эдгээрийг бүгдийн те аль болох одоо нөгөө түүхэн сурвалжууд дээр юу гэж бичсэн байна гэдгийг ингээд томлоод явах юм. Өнөөдрийн дугаарын одоо хамгийн гол сурвалжч маань болохоор Гомлевийн те хүннүү гэсэн дэд дэвтэр Монгол орчуулгатай байгаа. За тэгээд энэ номноос одоо те ишлэж ярьж байгаа гэсэн үг. За Лиу Юан, Лиу Цун, Лиу Цан гэх те. За одоо ингээд нөгөө хаадууд ингээд сууж байгаа, Шаниунаар сууж байгаа. За тэгсэн чинь нөгөө Лиу Цаныг чинь болохоор нөгөө хятад гаралтай сайд чинь те одоо алж хаяад тэгэн гутаа өөрийнхөө улсыг байгуулна. Хятад одоо удирдагч нарыг ингээд төрийн өндөр албан тушаал томилоод тэгээ хүмүүн нарыг те хөөж гаргах энэ бүх зэргийг болвол те энэ бослогыг гэсэн үг шүү дээ. Хятадын сайдын толгойлсон бослогыг Шилэ болон Лиу Йо хоёр бол дорн намд арсан. За ингээд дорн намд арсан боловч яг үндсэн одоо энэ хоёр хүн маань Лио бол өөрөө бол яг эртний хятадын ордонд өсөж төрсөн учраас энэ бол хятадыг эртний нөө захирах арга барил те төр улсыг захирах засах ийм бодолтой байсан ба. Харин Шилэ бол нөгөө цэргийн хүчин те хамгийн гол хүчин нь болохоор нөгөө Кул аймаг болон шовдорлогдсон хятад иргэд те ийм хүмүүс байгаад байгаа. За тэгээд мэдээж эрх баригч нартаа тэмцэж байгаа. Энэ хоёр жанжин ч хоёулаа л одоо эртний хятадын бүхий л одоо эрх баригч нар тэр олон улс те жижиг улсууд байгаад байгаа. Энэ улсуудын эрх баригч нартаа тэмцээд байгаа мөртлөө хоорондоо бас их өшөөрөхөд байгаа. Энэ үйл явдал гарч ирсэн те. Хэдийгээр нөгөө Лиогийн чинь Шаниу залрахт нь Шилэ баяр хүргэсэн. Албан тушаал авсан те. Тэгээд албан тушаал авсан боловч төд удалгүй энэ хоёрын харилцаа болвол хон чонолж хуурж байгаа. Шалтгаан нь юу гэхлээр нөгөө Лиод очсон Шилэгийн илч төлөөлөгч болохоор таны цэргийг тандаад ирэх гэсэн юм а гэдэг те иргэсэн ийм тушаал өгсөн гэдэг ийм ховын чанартай үг хэлсэн. Тэгээ энээс нь болоод нөгөө нэг дайн байлдаанд те бэлэн бэлтгэлгүй байсан Лио бол Шилэгийн элч нарыг бүгдийг цаазалсан. За ингээд энэ хоёр бол хон чон болж байгаагаар өмнөх дугаар дууссан байгаа. За тэгэхээр Шилэ бол мэдээж нүрэ бурууллаа те Лиогоос хүннүгээс те. За ингээ хүннүгээс угсаа гарал нь өөрөөсөө хамаагүй юм шиг боловч яг үнэндээ бол энэ ч бас хүннүгийн түүх дотроо ороод яваад байгаа шүү дээ. Шилэгийн тэр захирж байгаа хэсэг. За тэгээ Шилэ бол хилэгнээд нүүдэлчдийн ёсоор бол те юу яаж байгаа. Бас нэг улс байгуулж байгаа. Тэр нь болохоор баг Жав улс. Сая нөгөө Лио ч Жав гэдээ улс байгуулсан шүү дээ. Тэгвэл арай баг Жав улс гэдэг улсыг захирж байгаа байхгүй юу? Тэгэд Шилэ бол яг угсаа гарал нь өөрөө боол байсан, зарагдсан, дээрэмчдийн бүлэгт байсан ийм хүн байсан учраас бичиг үсэх байхгүй. Тэгсэн мөртлөө өөрийнхөө улс орондоо болохоор өөрөө дутагдж өссөн гэдэг ч юм уу тийм байсан болохоор шинжлэх ухаан, эрдэм ном ер нь гүн ухаан, яруу найраг энэ бүх зүйлийг
дэмждэг байсан байгаа. За. Тэр тусмаа бас хүн амынхын дийлэнх хэсэг болсон хятад байгаа те. Энэ хятадуудын одоо күнз сургаалыг бас дэмжижсэн байгаа байхгүй. Тэгээ олон сургууль байгуулсан. За энэ нь бол мэдээж нөгөө нутгийн ард иргэд гэдэг ч юм уу те. Хүмүүс таалагдж байгаа. Хамгийн сайн гой таалагдсан зүйл нь болохоор юу яаж байгаа байхгүй. Хуучин хүннүүгийн цэргийн уламжлалыг ингээ хадгалж авч үлдсэн нөгөө Кул Овг аймгийнхныг их хүндэтгдэг байсан. Хэрвээ тэр Кул Овг аймаг байхгүйсэн бол шийлээ баг өөрөө байхгүй шүү дээ. Тийм учраас Кул Овг аймгийнхан ч гэсэн шийлэг бол дагж байгаа. Дээрээс нь таашааж байгаа те. Энийг айгу таашаалтаа хүлээж авч байгаа. За тэгвэл гот Лио юу хийж байгаа вэ гэхээр Чанаанд одоо нийслэлээ байрж байгаа байхгүй. За Чанаанд нийслэлээ бариулахдаа Чанаа нь бол эртний хятадын 8 төрд улсын нийслэл тий. За тэгэхээр чинь энэ Чанаа хотод байгаа эртний хятадын соёлууд байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр хятадын нөгөө өвөг дээдстэй мөрөгдөг цогчин дуган тий сүм хийд иймэрхүү зүйлүүдийг нураангуудаа оронд нь тэнгэр газрыг ивээгч савдагт одоо ингээ өргөл байрдаг зан үйл хийдэг ийм өргөөг байгуулж байгаа байхгүй. Хүннүү язгууртнууд бол ууг нь бол ард түмнээ бодсон ийм шийдвэрүүд гаргаад байна шүү дээ. Ард түмнээ одоо хятад болоод явчихгүй юмсан тий уусчихгүй юмсан гэдэг бодлого баримталж явж байгаа мөртлөө яг тэр нөгөө улс төрөө захирч авч явах энэ зүйл дээр бол хятад одоо нөгөө дэг жайгийг бол яг номоор нь бариад явчихж байгаа. Энэ нь өөрөө бас яг одоо нөгөө Хувлаа хаан ариг бүх хоёр тэгээ Хувлаа хаан Яон улсыг байгуулсан тий тэгэн гутаа нөгөө хүн амын дийлэнх болсон хятад үндэстнийг захирахын тулд чинь зайлшгүй одоо нөгөө нэг юм тэдний соёлыг одоо ингээ өөртөө шингээхгүй болохгүй болчиход байгаа шүү дээ. Яг энтэй адилхан зүйл болсон болов уу гэж бодоод байгаа юм. За тэгээ 320 онд бол нэг ордны хоёр төшмөл өгсөж хагаад тангадууд болон ингээд одоо нэг юу яаж байгаа байхгүй юу? Тангадууд ингээд цэргийн хуйлдаанд оролцсон байгаа юм. Тэгэхээр энэ нь бол нөгөө Чанаанд болж байгаа үйл явдал гэхэр чинь Лиод холбоотой тий. За тэгэхээр нөгөө Лио ч нөгөө урагчдыг тий хуйлдаан сэтгчдийг одоо бүгдийг цаазлаад тангадуудыг одоо нэг гямдан харсан байгаа байхгүй. За тэгэн гут нь тангадуудыг гямданд хориод цаазлах тушаал өгсөн чинь гів гинт одоо нөгөө ордон дотор нэг баг тушаалын хаан гараад ир. Баг тушаалын нэг дарга гараад ирж байгаа. За нэр нь болохоор Зи Юан гэж байгаа байхгүй. За тэгээ энийг баг тушаалын хаан гэж цаашаа явчих. Олон нэр ороод явчихаар тий. За тэгээ манай баг тушаалын дарга маань болохоор хуйлдаанд оролцсон хүмүүсийг цаазлах хууль байхгүй. Шинээр байгуулагдсан улс учраас тийм хууль дүрэн байхгүй байна л да. За тэгэхээр нь яасан бэ гэхээр энэ шийдвэрээ цуцал гэсэн байгаа байхгүй. Баг дарга хаанд айлж байгаа. Гэхдээ тэр баг дарга бол хятад тусааны юм. За тэгэн гут Лио бол амар их уурлаа тий. Хилэгнээд бол тэр баг даргыг шийтгээд 50 хоригдлыг цаазлах зарлиг буулгасан байгаа. Яг ингээ зарлиг буулгасан чинь нөгөө табагч нар тий цэрэг босгож ирээд хилийн чандад одоо нэг төвдүүд нийлээ. Табагч нар нийлээ тий. Ингээд агүй олон босгогч нар гарч иж байгаа байхгүй. Босгогч нар хаана ирж байгаа вэ гэхлээр Чанаа хот руу ирж байгаа. Буман зэрэг. Нэг буман зэрэг. За иймээс яасан бэ гэхлээр Лио ч Чанаа хотынхаа тий өдөр ч гэсэн одоо нэг хаалгыг ингэж хааж байгаад дайны бэлэн байдал байсан. Гэхдээ цэрэг болвол тэр нэг буман цэрэгийг дарах хэмжээний биш байсан байгаа. За ийм учраас нэлээд аюул дэлгэрээд ирж байна. За ингэн гут нөгөө баг дарах чинь яасан бэ гэхлээр үнний төлөө өргөх бичиг дахин барьсан байгаа байхгүй шаниуд. За тэгэн гут нь яасан бэ гэхлээр нөгөө Лио чинь яг тэр нөгөө өргөх бичгийг нүүрэн дээр нь ураад наад баг даргаа цаазал гэсэн байгаа байхгүй. Гэтэл баг даргыг цаазал гэсэн чинь бусад төшмдүүд цэргийн эрх мэдлэнгүүд тий энэ баг дарга бол тий шудрах хүн. Нэгдүгээр шудрах хүн. Хоёрдугаарт энэ хүн бол хаан зөвлөх эрхтэй хүн. Ийм учраас тушаалыг дагаагүй байна. За бүр хааны зарлиг. Хааны зарлиг дагаагүй. Тийм юм бол. За хуучин цагийн хүннүү байсан бол одоо энэ чинь бүгд ташраараа чавчуулж байгаа бах тий. За тэгэхээр энд юу болсон бэ гэхэлэр яг хаан гэж хэм бэ? Энд чинь одоо хятад орныг захирж байгаа шүү дээ тийм үстэй. Гэтэл яг энэ нөгөө төрийн эрх мэдлийг тэр Лио авж байгаа чинь хүрээлж байгаа хүмүүс нь томоохон хэмжээний язгууртнууд нь хүннүн оёдод байгаа байхгүй юу. Ийм учраас шаний болсон. Гэхдээ нөгөө төрийн арга хэмжээ явуулах те ер нь бол нөгөө нэг улс төрийн үйл ажиллагаа явуулах заавалч нөгөө төшмөдийн санаа бодлыг сонсох ёстой. Ийм зүйл бас нөгөө улс төрт нь байгаад байгаа байхгүй юу. Ийм учраас Лио яаж чадахгүйгээр те нөгөө баг даргыг чинь те шодрог хүн гэж өргөмжлөөд тэгэн гута гяндангаас одоо нөгөө яасан бай. Босгогч нарыг сулсан. За ингээд сулдангууд чинь шаниугийн нэг шийдвэрл улс төрийн үйл ажиллагаа ингээд шал хөрвөл гайч байгаа. Нөгөө баг даргыг чинь яасан бэ гэхлээр ер нь бол яг одоо орчин цагаар бол хууль зүйн яамны сайд шодрог үнэнч хүн байна гэд өөрийнхөө дэргэд хамгийн том албан тушаалаа өгч байгаа. Тэрнээс гадна нөгөө босгогч нарыг чинь сулж явуулсан шүү дээ. Сулснаас гадна ордны гадна талд нэг буман цэрэг байгаа.
Тэмээс тангад болон төвд. За эдгээр цэргүүд дээр яасан бэ гэхээр ямар арга хэмжээ авсан гэхээр бүгдэнд нь мөнгө өгсөн. Мөнгө өгөн гутаа Чанаан хотыг хамгаалах цэрэг болгоод хувиргацсан байна. За. Гаднаас ирсэн аюулыг хамгаалах цэрэг болгож хувиргаж чадсан. За ингээд нэг 50 гаруй одоо нөгөө тангад те хүмүүс баг даргын одоо үнэнч сэтгэлээр ам малтарч чадсан ийм үйл явдал болж байгаа. Тэр дунд нөгөө юу байгаад хэлдэг бас те. Нөгөө нэг ганцхан чинь нөгөө ард түмнийг бүрдүүлж байгаа зөвхөн хүннүү биш шүү дээ те. Хилээд л байгаа. Хятадууд ингээд дийлэнх нь байгаа. Бага юм баснууд бас байгаад байгаа. Тэгэхээр тэдний төлөөлөл болгон л орж ирсэн байгаа шүү дээ. Тэгин гол тэдний төлөөлөл нэг нөхөр байхад тэрийг цаазлаад юм уу те хэлсэн ярьсныг ингээд буруутгаад ингэх юм бол тэнд байгаа тэр угсаатнууд чинь бүгднгийн цааш нь төлөх гэж хэлбэр болчих гээд байгаа. Яг үнэ. За одоо тэгэхээр нөгөө Шилэ жанжин. Шилэ жанжин бол баг жаав гэдэг усыг байгуулсан. Гэхдээ баг жаав улсыг байгуулсныхаа эхнийхээ үеэсээ ахуулаад нэг жаахан бүтлгүүд ч эхэлсэн байгаа байхгүй. Тэр бүтлгүүдс нь болохоор ийм юу асан байгаа юм. Хэдийгээр нөгөө нэг ийм дорн өмнөдийн одоо нэг ийм орны ингээд овг аймагуудыг те эзэлж авсан боловч нөгөө хэд нь яасан бэ гэхлээр захиргаанд норсон мөртлөө ер нь бууж өгөхгүй ингээд тэмцээлсэн байгаа. Нэгдүгээр бууж өгөхгүй тэмцээдсэн. За хоёрдугаарт яасан бэ гэхлээр нөгөө Шилэг эсэргүүцсэн бас нөгөө зүүн жин улс байгаа штэ. Тэр зүүн жин улсын нэг Симажуй гэдэг нэг нөхөр ингээд цогтоод явцсан штэ. Тэгээд дараа нөгөө 400 он хүртэл ингээд усаа байгуулаад явж байгаа те. Тэдний угсааных нь. За Симажуй гэдэг нэг нөхрөөс ч нэг бас нэг хятад гаралтай хүн те. Яг нь нэр нь болохоор юу юм? Зути гэдэг нэг хүн байгаа байхгүй. За энэ жанжин болохоор тэр зүүнжийн улсаас болохоор торго даав те нэг баг зэргийн одоо нэг оёх ийм зүйлүүдийг авсан ч энийг хүмүүчүүд булгаад авцгаа байхгүй. За ингэн гут нөгөө хүмүүчүүдийн эсрэг те тэмцэл байгуулсан. Тэгээ тэмцэл байгуулахдаа нөгөө ард иргэдэд их өгөөмөр хандсан, ард иргэдтэй их найрамдалтай хандсан те тэрнээс гадна хүннүг эсэргүүцэж байгаа гэдэг шалтгаанаар энийг ард түмэн маш хурдан дэмжиж эхэлсэн байна. За ингээд дэмжиж эхлээд те Шилагийн цэргүүдээс ер нь бол нэлээд хохирол үзүүлээд эхэлж байгаа байхгүй. За ингээ хохирол үзүүлээд эхэлсэн боловч 319 онд яасан бэ гэхэлэр нөгөө Зути гэдэг цэргийн жанжныг чинь нөгөө жин ус зүүн жин ус шүү дээ. Тэр Симажуй. За энээс нэг хүн томилсон байгаа. Тэр төшмөл нь бол амар муухай адаар аштай хүн байсан байгаа байхгүй. Тэгээ тэр бол тэр нөгөө босгоч жанжинг бол те хянах гэдэг байгаа байхгүй. За ингээд нөгөөт чинь ингээд амар олон ингээд шаардлагуудыг тавих ч юм уу. Гэмэд нэг хүн өөрөөр тэмцээ явжсэн чинь дээрээс нэг дарга гарч ирэнгууда чи одоо ингэх ёстой тэгэх ёстой. Байнгын ингээд зааварлаа зөвлөдөөсөн чинь нөгөөх нь ерөөсөө нөгөөтгийнхээ дарамт шахалтыг дийлэхгүй байсараа зүрх нь хаагдаад нас орж байгаа. За ингээд зүрх нь хаагдаад нас оронгууд чинь те 321 оны үйл явдал болж байгаа байхгүй. Тэр нөгөө зүүн жин улс чинь хүмүүчүүдийн эсрэг төрхөрсөн нөгөө жанжин нь те амжилт болоод илжсэн чинь өөрөөсөө нэг бүтлгүү нэг төшмөл явуулаад ингээд нөгөө зүйл нь байхгүй болчих. Тэгэхээр дарамт гэдэг чинь бол юу гэсэн үг вэ те? Энэ бол нөгөө нэг эртний хятадын төрт ёс соёлын хувьд бол маш буруу зүйл болоо явж байгаа сте. Гэтэл хүмүүчүүд яг энийхээ эсрэг байсан баг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс зарим хятад иргэдийн хувьд хятад одоо тэр оршин тогтнож байгаа тэр улсуудынхаа хувьд бол нэлийн нэр хүндтэй заримдаа байгаад байдаг шүү дээ. Сая нэг өмнөх нэг Овг аймгийн те бүсэлцэн байсан Овг аймгийнхаа удирдагчийг нь сугалж барьж авангуудаа ордондоо авчираад нэг дайл цайдаад буцаадаг шүү дээ. За энэ чинь бол айгүй том хүндэтгэл авчиж байгаа. Яг энтэй адилхан зүйл бол болсон байгаа энд. Юу гэхээр Шилэ одоо нөгөө нэг Шилэд нэг юм зүйл тулгарсан байгаа байхгүй. Тэр нь ямар ч тэгэхээр саяны бослог гаргасан жанжин байна штэ. Энэ жанжин бол өвөг дээдсийнхаа булшин дээр одоо тий тахил өргөх одоо ёс заншил үйлдэх ёстой байсан юм байна л да. Тэгсэн чинь тэр өвөг дээдсийнх нь нутг нь одоо хүннүүчүүд эзлээд суудсан байгаа. Энийг нь мэдсэн Шилэ яасан бэ гэхэлэр тэр өвөг дээдсийнх нь булшин дээр нь очиж бүгдийн сайхан сэргээгээд тий засварлаад ингэн гутаа засварлсныхаа дараа нэг баг тушаалын хятад одоо даргыг толгойн чавчин гутаа тий хилүүлсэн байгаа байхгүй. Өвөг дээдсий чинь бууш мөнхнийг сэргээсэн. Гэхдээ би урагчдыг үзэн яддаг гэж хэлсэн байгаа байхгүй. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө хятад хүн одоо нөгөө хүннүү хүн хоёрын хоорондох энэ ялгаа бол маш өөр харагдаж байгаа зүйл юм байна. Тий. Энэ урвууд шарвах тэгээд тэр хулгай хийх хоёр бол анханасаа энэ хүннүүгийн тий үздэггүй юмных нэг байхгүй. Тэгээд 13 дугаар зуунд ч гэсэн тий хулгай хийвэл ингэн дэгнэ гэдэг бүр юм. За одоо бас нэг зүйл болоод байгаа. Нөгөө хоёр агуу жанжин маань хоёулаа хоёр талд улс байгуулаа явчлаа. Лю Юан, Лю Цун хоёрын хооронд те дунд бол нэр цэргийн агуу хоёр жанжин байсан. Гэхдээ ди болооч нэг нэгэндээ атаархдаг байсан те. Гэтэл юу яаж түнжин ингээд эхэлчихэж байгаа шүү те.
одоо ингээд эвдрэл эхэлж байгаа. За гэтэл яасан бэ гэхэлэр энэ хоёрын хоорондоо хагарж байгаа үйл явдал нь нөгөө зүүн жин улс өмнөд хятадын ард түмнийг аварж байгаа байхгүй юу? Тийм байгаа сте. Гэхдээ ер нь бол яг хэдийгээр аварсан гэхдээ аварсан боловч яг хятадын үндсэн өөрсдийнх нь байдал нь бол нэг сайн дээрдэггүй. Яагаад вэ гэхэлэр нөгөө нэг бусад овг аймагуд нүүдэлчин ди овг аймагуд те 322 оноос бослог гаргаж ирсэн байгаа. Хятадын одоо дарангуулаас чөлөөлөгдөх те өрх гэрээ тусгаарлах ийм зүйлүүд хийгээд эхэлсэн. За тэгэн гутад бас өмнөд хятадын Вандун гэдгийг нэг бас нэг жанжин байгаа байхгүй. Тэр жанжин болохоор өөрийнхөө улсыг эсэргүүцэж бослог тэмцэл гаргасан байгаа. За ингээ бослог тэмцэл гаргасан. Гэхдээ энэ симхийг болохоор хүмүүчүүд бол те ашиглаж чадаагүй. Шилэ бол яг нэг энэ Зинжоу гэдэг нэг хотыг эзэлж авсан байгаа. Энэ симхигээр. Тэгтэл табагч нар ч гэсэн нэг табагч гэдэг үндэсний угсаалтын байгаа шүү дээ. За эдгээр ч гэсэн хааныхаа аминд хүрээд те ард түмэн нь одоо бослог тэгсний улмаас табагч хаант улсд ороодсон. Энэ нөгөө хятадын холбоотой шүү дээ те. Тийм учраас гадсан. Чухал холбоотноо бас нөгөө зүүн жин улс те алдчихж байгаа. Гисэн хэдий боловч энэ сайхан боломжийг хэрвээ нөгөө нэг Ли Йо болон Шилэ хоёр те хамтарч байж байсан бол маш сайнаар ашиглах байсан байхгүй. Харамслан чадаагүй. За ингээд юу яасан? Шилэ бол яг хүчрэгчээ те бэхжээд ингээд бат хөл дээрээ зогссон үйл явдал нь болохоор 323 онд байгаа байхгүй. Тэгээд энэ Жин Жао гэдэг хоёр улс байгаа шүү дээ. Жао чинь Ли Йо гэх те хүнүгэх гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ Жин Жао гэдэг хоёр улс руу хоёуланд нь зэрэг дайн зарласан байгаа байхгүй. Тэгээ хүннүү хятадууд одоо ингээл те яасан бэ гэхлээр нөгөө Лё Жин улс хоёр ч хооронд холбоотой болж байгаа байхгүй шилийг эсэргүүцхийн тулд тийм биз. За тэгтэл яг яасан бэ гэхлээр нөгөө хятад нөгөө Вандууны одоо нэг үүмэн болсон штэ. Энэ үүмэн нь бол нэг хятадыг төвөөж байсан учраас ер нь бол нөгөө хятад нөгөө нэг Лёд цэрэг өгөхдөө бол ингээд баг ингээд сайн өгч чадахгүй тусалж чадахгүй байсан гэсэн үг байхгүй. Ер нь умард хязгаартаа бол айгүй сонирн байсан гэсэн. За яг энэ үед нь Шилэд бас нэг хоёр гарангаа жанжин байгаа. За энэ хоёр жанжин бол нэгийг Шэн нөгөөх нь Хуу гэж нэрлэлжээ. Бас урт нэртэй. За ингээд нөгөө нэг тэр хоёр бол олон газрыг ингэж эзэлж авсан. Тэгээд 325 онд гэхэд бол ер нь бол Шилэ бол нэлийн том хүчрэг болоод эхэлж байгаа. За ингээд Лионы дэргэд Лион гэдэг нэг хот байгаа байхгүй. Тэрний дэргэд бол тэр нөгөө хоёр жанжин байна шүү дээ, тэ. Нэг нэгнийхээ бүслэгцэн цэргүүдийг ингэж нэг нь очиж аврах те. Иймэрхүү зүйл бодоодсон байгаа байхгүй. Тэг яг ийм ширүүн тулдаанд бол те одоо нэг хоёр тал бол нөгөө тал нь зүгээр суухгүй шүү дээ. Жао улс чинь те Ли Йо чинь. За тийм учраас нөгөө цэргүүдийг ирж байгаа гэдгийг нь мэдсэн Ли Йо бол те шууд одоо юу яасан байгаа юм. Цэргүүдэд цуглуулад нөгөө хоёр руу шин товтлсон байгаа байхгүй. За ингээд товтлсны үндсэн дээр нөгөө хоёрыгоо бол ингээд 80 км орчим хөөж чадсан байгаа байхгүй. Хүнүүчүүдийг гэсэн үг шүү дээ. Нэг хүнүүчүүд нөгөө хүнүүчүүдийг гэсэн үг шүү дээ. Хөөж чадсан. За тэгэн гутаа дараа нь тэр нөгөө нэг хот хэрэг байгаа шүү дээ. Энэ хот хэрмийг нөгөө нэг нүүдэлчдийн нэг дайны тактик гэдэг шүү дээ. Усны одоо те урсгалыг зогсоож агаад хотыг усанд автуулдаг. За ингэж усанд автуулан гутаа өсөглөнд нэрвүүлж агаад тэр хотыг эзэлж чадсан байгаа байхгүй. За ингээ эзэлж авлаа. Гэтэл энд болвол Ли Йо болвол нөгөө Шанью те Жао улсын Шанью. Гэтэл нөө баг Жао улсын Шилэ бас байгаа штэ. За Шилэ бол өөрийнхөө хоёр цэргийн жанжныг явуулсан чинь бүтлгүүдэд байна. За ингэн гут нь Шилэ удирдлагыг гартаа авч байгаа байхгүй. За удирдлагыг гартаа аваад бусад цэргүүдтэй юу гэж хэлсэн бэ гэхлээр ер нь бол тэ Ли Йо бол тэ дайнч байл дайнч тэ айгу зоригтой ийм хүн ээ. Гэхдээ Ли Йо бол хөгшин зөнөг гэж хэлж байгаа байхгүй. Тэдний цэрэг бол хог гэж хэлээд өөрөө цэрэг удирдаад нөгөө эзлэгцэн хот руугаа явж байгаа. Энийг сонссон нөгөө Ли Йо ч тэ байлдах юм бол нэлийн хохирол амсан гэдгийг мэдээд ухарсан байгаа. Ухраад тэр голынхоо баруун тал руу ингээ гарсан гэж байгаа байхгүй. За ингээ баруун тал руу зуцсан. За тэнгууд нөгөө хотоо эргүүлж авсан Шилэ чинь тэнгэр бурхандаа залбираад тэ тэрнийхээ дараа Ли Йогийн араас хөөсөн байгаа. За ингээ Ли Йогийн араас хөөн гут чинь нөгөө ухарж явж исэн Ли Йо чинь ер нь бол яг энэ үедээ бол сэрэмж алдсан. Тэрний юу гэхэлэр ер нь айраг цагаа тий нэг айраг тарс гэсэн үг шүү дээ. За нэг иймэрхүү зүйлийг бол нэлээ их хэрэглээд ер нь хүмүүсээс нэг муу мэдээ сонсохгүй тий дайнд би ялсан гэдэг ч юм уу нэг иймэрхүү сэтгүүтэй байсан байгаа. Тэгээд хэдий буусан газар нь ч гэсэн нэлээ юм осолтой газар байгаа байхгүй. Арталтай голтой баруун зүүн жигүүртэй хамгаалт мотоо зүгээр урдаал хамгаалттай байгаа байхгүй. За тэгэн гут нь Шилэ араас нь нэгсээр хагаад хөөсөөр байгаа тий 90 гутаа мэдээж
шийлээ бол хүннүү аргаар байлддаг. Гэхдээ энд бол хүн амынх нь ихэнх нь нөгөө хятад зэрэг байгаа шүү дээ. За тийм учраас хоёрт морьт цэргүүдээ урталт нь гаргаад те ингэж урталт нь гаргангуудаа явган цэргүүдээ ингээ яг араас нь хоцрохгүй явсаар хагаад тэгээд нөгөө баруун зүүн жигүүрээс нь довтлж эхэлсэн байгаа байхгүй. Сул газраас нь. За ингээ сул газраас нь довтлоод тэгээд хүннүүд бол одоо нөгөө шийлээ чинь бүр амар нэг гарандаас сэлэн нэг гарандаа одоо те одоо бугуул ирсэн гэж байгаа байхгүй. Ингэж тулалдсан гэж байгаа. За ингээ тулалдаад исэн. За тулалдаж агаад ер нь бол шийлэгийн талын цэргүүд нэлээд ялал байгуулад эхэлсэн. Лио бол нэлээд хэцүү байдалд орж эхэлж байгаа. За ингэж байгаа Лио бол озлогдсон, баригдсан. Яг гэвэл Лиогийн тэр хүннүүд цэргийн жанж нь дайны тактика нэгдүгürt буруу байрсан, хоёрдугаарт нөр байрлалаад буруу авчихсан байсан тий. Одоо буудалж байсан одоо тий. Тэр буудал нь одоо арай өөр байралтай байсан. За ийм учраас мань хоёр бол тий шийлээ давмгай байдал авч эхэлж байгаа байхгүй. За тэгээд Лиог баривчилсан. Лиог баривчилсныхаа дараа шийлээ юу гэж хэлсэн бэ гэхлээр нэг ухсаата ах дүү нарын те энэ олон цус урсгаж байгаа энэ дайныг зогсоо. Хүүгүүддээ дайнаа зогсоо гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө өөр фронтод те хүүхдүүд нь бас байлдаад байгаа байхгүй. Гэтэл нөгөө Лио ч хэдийгээр ялагдсан ч боловч нөгөө цаанаасаа нэг буцалсан нэг хүннүү цус нэгаад байна шүү дээ. За тэр бол юу гэсэн бэ гэхлээр хүүхдүүд рүүгээ нөгөө нэг илж илгээхтэй намайг те ийм баригдсан, озлогдсон те ийм хүнд байдалд байсан ч гэсэн дайнаа бити зогсоо. Урагшин довтлосоор агаад те шийлээ ял гэсэн байгаа байхгүй. За ингэж хэлсэн хүний чинь мэдээж шийлээ яах нь цаадалсан. За хоёул хамтаа хэцүү танилцаад үргэлжлүүлнэ. Энэ яг энэ үе уулна баг нөгөө хүннүүгийн те энэ хүмүүс чинь баг л хятадын газар нутаг тэр чигт нийцлэхээр хэмжээний улсаа байгуулахаар том хэмжээний боломж гарцсан байгаа үе шүү дээ уулна. За, нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр ногоон ирээдүйн төлөө зохистой хэрэглээ хариуцлагатай аяллаа хэм маягийг дэмжигч Avandra компани гэж байгаа. За, энэ компани маань танилцуулж байгаа зүйл болохоор бид нар нөгөө хөдөө гадаа за ер нь зөвхөн 100 гэдэг үү те ер нь яг нийтээрээ л ажил нь 100 амраач юм уу хөөгд сургуулийн цэцэрлэгэн 100 амардаг учаслаг гэдэг баг. 100 ингээ хөдөө гадаа аяллаар явхлаар машиныхаа аккумуляторыг хамрын сөгж байгаа аккумулятораас нэг юм хоёр төмөр зоож байгаа нэг юм гэрэл асаадаг штэ тий. За тэгээ бусдаар нэг гал түлээд нэг газан дээр ч юм уу хоолунд хийгээд идээд явдаг. Уул нь бол бас нөгөө аялагч нар маань яг сонирхох юм бол бид нар нөгөө гал түлж байгаа чинь бас эрсдэл үсгээд идэм байлээ л. Яг нөгөө нэг юм хүний урд нь түлж исэн юм түүлгэн дээр орч түлхгүйгээр дахиад ингээл шинэ хөрсийг ивдээл түлээл те ингээл доотлон газар мазар хоолоод идэг. Зарим маань мэдхгүй унтсан модоо түүхөө мэдхгүй мод хуглаад гал түлдэг жишээний гэх мэтлэн. Гэтэл чи яг нөгөө аялагч нар чинь дэлхийд байгальдаа ямар нэгэн хор хөнөөлгүй аялахыг илүүдсэн. Эко аялах. Тэгээд ингууд л уулны нөгөө плетик ч юм уу те эсвэл ус уцлагч ч юм уу эсвэл энэ будаа агшаагч ч юм уу яг ингээд хөдөө ашиглахаар тэр юмуд чинь арай оврын өв жижиг хэрнээсээ цахилгааны ажилтдаг хэлбэрүүд нь байдаг байхгүй. Тэгэхээр бидэд цахилгаан нь хэрэг болно тийм үү. Тэгин гут яг нөгөө эко аялал гэсэн шиг Eco Flow гэдэг тийм брэнд байдаг байхгүй. Энэ брендийн Монгол дахь албан ёсны онцгой эрхтэй дистрибьютор нь Avandra компани. Та нөгөө нэг юу гэдэг чинь нэг юм одоо нэг машины нэг хөргөгч гэдэг шүү дээ тий. Тэрэн шиг хэмжээтэй нэг мотороод байдаг шүү дээ. Одоо нөгөө нэг юм цахилгаан үүсгэрүүд тий. Тим одоо юмыг одоо Монгол улсад яг дистрибьюторээр нь олж идэх газар гэсэн үг байхгүй. За тэгээд хаанч хизээч эрчим хүчтэй байх Eco Flow брендийн зөөврийн цахилгаан нөөцлөгөө танилцуулж байгаа юм. Энэ бүтээгдэхүүн нь эрчим хүчний дэвшилт хийдлийг шингээсэн аялал зугаалга болон алсын зайнаас ажиллах онцгой байдал гэр ахуйн хэрэгцээнд төгс тохирох бүтээгдэхүүн. Энэ нөгөө аяллагаас гадна одоо жишээлбэл радио тасралтгүй явах ёстой бол радиогийн станц байгаа тэр зэг дээр тог тасрлаа пад эргүүлээ асаа тэр мотор нь байнгын жигд ажиллаж явах тийм ийм одоо нөгөө зогсолтгүй ажиллах ёстой юм зарим ажлууд байдаг шүү дээ тийм юм дээр хүртэл ирийг тавьж болох юм байна. За тэгээ нарны эрчим хүчээс сэнгэлэх боломжтой болохоор байгаль дээлтэй найдвартай цахилгаан нөөцлөр гэдэг. За тэгээд энэ X Stream технологи нь цахилгаан нөөцлөрийг бусдаас 5 дахин хурдан буюу нэг цагт цэнэгийнхээ 80% дүүртэл цэнгэлдэг. 1.5 цагт 100% цэнгэлэх чадaltaй технологи гэж байна. За X Boost гэдэг технологи нь болохоор цахилгаан нөөцлөрийн гаралтын чадлыг 2 дахин нэмэгдүүлэх технологи. За Eco Flow брендийн нөөцлөрийн BMS систем нь батарейн аюулгүй байдал, үр ашигтай ажиллахыг хангах зорилттой ухаалаг хяналтын систем. За хит их цэнэглэлт, температурын өөрчлөлт үүссэн зөвшөөрөгдсөн хэмжээнд хүрэхэд автоматар хөргөх болон зогсооно. Бас өөрөө юм ухаалаг ажилдаг. Eco Flow брендийн цахилгаан нөөцлөр нь нарны эрчим хүчийг цэнгэлдэг байгаль дээлтэй хаанч хизээж аваад явахад хялбар байдаг гэж байгаа. За тэгээд энэ хаана ер нь худалдаалж байгаа юм гэхээр Бяцхан Венец гинэ. Little Venice ихтлгүүрийн
M1 барилгын B1 давхарт нь байгаа. За бас hobby zone гэдэг дэлгүүр дээр бас байж байгаа юм биш үү. За Facebook-оор Avandra гэдээ хайгаараа. Утас нь 96 96 33 55 96 96 33 55 гэсэн дугаараар та бүхэн холбогдоод авах боломжтой. За тэгээд хамтран ажиллаж байгаа Avandra компани хамтлагт баярлалаа. За баярлалаа. За одоо нөгөө нөхцөл байдал болохоор 329 онд очиж байгаа байхгүй. Хэдийгээр нөгөө Лиош Чанью те маш зоригтойгоор ингээд байлдаад ялаа гэж шийдвэр гаргасан боловч шилээ болвол бас ч гэж зүгээр суугаад байдаг шань юу бас биш байгаа байхгүй те шань бас шань штэ. За тэгээд цэргийн жанжин өөрөө те. За тийм учраас дайны арга тактиктай учраас чанаа нот руу шууд тулсан байна. За тэгээд нөгөө хүүхдүүд нь хамгаалаад байлдаж исэн те эдрийг бүгдийг ялаад яг тэр нөгөө нэг байлдаж исэн 3000 орчим цэргүүдийг те бүгдийг цаадалсан байгаа байхгүй хамгаалж исэн. За ингээд шилээ умард улсын хаан болсон. Энэ юу гэсэн үг гэхээр хятад өмнөд хэсэг байгаа те умард. За энэ умард хэсэг буюу хойд хэсгийнх нь шаний суусан. Түүний татвар эм нь хатан хаан болж. Хүүхдүүд нь угсаа залгамжлах хунтайж болж хувирлаа те. За ингээд бас ерөнхий командлагч одоо те болж байгаа хгүй хунтайж нь. За тэгэн гут энд бол нэг зүйл байсан байгаа. Шилээ бол бас нэг шихүү гэдэг нэг юм найзтай байгаа хгүй. Олон жил цаг зайд явсан. Саяны дээр хоёр цэргийн жанжин гэдсэн шүү дээ. Нэг жанжин нь баггүй. За тэгээ шийхүүд бол ер нь маршал одоо тий командагч маршал шүүгч гэдэг тийм том хамгийн том цалаа өгөх гэсэн байгаа байхгүй. Үхвэсэн гэсэн хэдий боловч өгөөгүй тэгээд хунтаажтай өгчөж байгаа байхгүй. Гэтэл тэр шийхүү бол би өгөн тэр маршал цолд тий байх байсан да гэдэг нэг ийм зүйл болчихж байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг гэхээр найзгаа гомдож байгаа гэсэн үг. За тэгээд шийхүү бол нэгдэж гонсаасан гэсэн үг тийм найз нь шүү дээ тий. За тэгэн гут одоо нэг ийм үйл явдал болно. Саяны энэ хоёр хүннүү одоо Шилэ болон Лио хоёр тий. За энэ хоёрыг бол тэр эртний хятад төвөгчд бол төгс удирдаа бичгтээ бол Лиог бол нэлийн муусан маягаар Шилэг бол нэлийн багцсан маягаар бичиж байгаа. Тэгэхээр энийг нөгөө угсаа гарлын хувьд бол нэг нь хүннүү нөгөөх нь нэг Кулоуг аймгаас гаралтай эсвэл нөгөө нэг угсаа гарал нь хамаагүй гэдэг ч юм уу те нэг ийм зүйлтэй холбоотой байх магадлалтай болчиход байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр уг нь шилээч гэсэн энэ одоо өмнөд хятад одоо энэ хятадын газар нутагт те хангалттай төвгүүдж байгаа маш олон дайнд ялалт хийсэн тийм биз дээ. За тэгтэл яг адилхан одоо нэг гавья шагналаар бол ер нь хятадыг хамгийн их зовоосон хүн хин бэ гэх юм бол баг шилээ болж тарахад байна. Гэтэл Шилэ бол ер нь баг арай гайгүй тий агтайхан бичээд түүх тайлбарлаж байгаа тухайн үеийн түүхч гэсэн үг байхгүй. Лиог болохоор нэг угсаа гаралтай нь холбоотойгоор ер нь бол нэг тийм зэвүүрхсэн маягаар хатуурхсан маягаар шүүмжилсэн маягаар бичсэн байгаа байхгүй. Ер нь бол нөгөө Шилэг Кул аймгийнхан чих дагаад байгаа шүү дээ тий. Тэг Кулынхантай явж байгаа. Тэгээд гарал угсаа тодорхойгүй. Гэхдээ нөгөө нэг эргүүлээд Лио отоо ч юм уу байлдаж мэлдээд байгаа болохоор ер нь зүгээр манай одоо хан эзний нэг дагсан угсааны нэгнээс нь л гарч ирсэн байх ч бол тий. За одоо нөгөө нөхцөл байдал юм болж байгаа. Шилэ И хот гэдэг ингээ тий И гэдэг хотыг нийслэл болгож байгаа байхгүй. За ингээ тансаг ордон барьж эхэлсэн. Бариулсан. За гэтэл 333 онд бол тэрний бие хүн дээр өвчлж эхэлсэн байгаа байхгүй. За хүн дээр өвчлж эхэлсэн учраас яасан бэ гэхлээр бусад нөгөө хан хүүгүүд нь бусад улс орнуудаа захин ингээ овог авгтай захин хязгааруудаа захираа сууж байгаа байхгүй. Гэтэл энд хэн байгаа вэ гэхээр Ши хуу байгаа. Нөгөө найз нь. Ши хуу бол одоо тий өндөр эрх мэдэлд хүрчихсэн хүн байгаа шүү дээ бас л тий. За тийм учраас яасан бэ гэхээр Шилэтэй бол сайд, садан төрөл энэ хүмүүсийг бүгдийг нь уулзуулахыг хориглосон баг. Өвчтэй хөвч яхад нь. За тэрнээс гадна яг одоо тэр төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийг тий шанью нас ораагүй байхад нь бүгдийг цаадлаа гэж байгаа. За гэтэл яасан бэ гэхээр нөгөө нэг юу яж штэ хүүхдүүд нь алс хоолоогоо тий алс хоолоогоо за тэгээд энийг ер нь одоо нэг шанью нас ораагүй байхад л хөдлөд эхэлсэн байгаа сте найз нь. За тэгэн гутаа тэр бол яасан бэ гэхээр бүх одоо нэг төшөмдүүдийг те өөрөөсөө ингээд эсэргүүцэж байгаа яг хааны удмын гэсэн үг шүү дээ. Хааны удмын хүмүүс ингээд цавчаа цаазлаа төшөмдүүдийг ингээд байхгүй болгоод эхлэн гут нь асуудал хэцүүдж байгаа юм байна гэдгийг нь мэдсэн Шилэгийн одоо яг хунтайж хан хүүхэн шүү дээ те. Тэр би одоо хунтайж одоо нэг хаан суух одоо эрхээсээ татгалцлаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгэн гут нь тэрийг шийхүү бол хаан ширээнд суух одоо тий залгамжлах боломжгүй гэж зарлж байгаа хүмүүст. За хунтааж бол хаан ширээнд суух боломжгүй. Тийм учраас би одоо хааны ордыг тий төр одоо захиран суух ёстой болчиход байгаамаа гэдгийг хэлсэн байгаа. За тэгэн гутаа Шилэ бол бас нөгөө нэг яг ингээд өөртөө юм тансаг бунхан барьж эхэлсэн байгаа байхгүй амьд ахуйнта дараагийнхаа амьдралдаа ингээд зориулаад тансаг бунхан бариад эхэлсэн. Тэгсэн чинь нөгөө найз нь тий одоо жинхэнэ найз үгүй юу гэдэг шиг тэр хүндийд нэг хажуугийнх нь нэг хүндийд нь
шанийг оршуулж байгаа байхгүй. Бомб биш. Тий. Тэгээд ер нь бол одоо нөгөө өөрийнхөө талын багийг бүрдүүлж дээ. За багаа бүрдүүллээ. За тэгвэл шийлээ нас орчлаа. Одоо тэгсэн чинь шийхүү гэдэг нөгөө анд найз нөхөр нь тий төрийн хэргийг гартаа бариад эхэллээ. За гэтэл одоо яг бусдад бол тий одоо яах бол гэдэг зүйл байгаа байхгүй. Тий чин татвар юм хатан тий хан хүүгүүд ингээд маш олон хүмүүс байгаа. Гэтэл тэний бэлэвсэн хоцорсон нэг хатан биднийг яах бол гэж асуусан гэж байгаа байхгүй. Тэгтэл тэр Шикан гэдэг хүүхэн гэж байгаа байхгүй. Хүүн цаазлна гэж хэлсэн гэж. За тэгээ төд удалгүй ерөөсөө ямар ч одоо эсэргүүцэх чадваргүй байсаар байгаа тэр нөгөө хааны удмын тэр хатан тэр хан хүүгүүд гүнжнэр бүгд цаазлсан байгаа байхгүй. Харин наач нэг бугаасаа буруу юм болчихлоо. Нөгөө шаниу суух хүмүүс чинь тэр нэг удам угсаа тий тэр юмараа ингэж явдаг. Тэгээд шаниу суучих юм бол баруун зүүн хамгийн ихтгэлтэй тэр бүх нэг хариуцлагатай албан дээр өөрсдийнхөө одоо нэг удам угсааны тий тийм хүмүүсийг тавьдаг мэвдэг. Тэр юм байхгүй болчихсон. Тэгээд нэг өсөндөө муугар хэлэх юм бол тий гарал угсаанд тодорхойгүй. Тэгээд одоо ямар гэдэг чинь тий тийм хүн шаниу сууж болдсон байх гэдгийг тэр хүнд харуулчих жоох байхгүй. Таарна тий. Тэгэл алаад өөрөө шаниу суучиж шууд одоо. За тэгвэл одоо шийхүү бол яасан бэ гэхлээр мэдээж чанаанд бол маш том харгислыг үлдэж эхэлж шүү дээ. За энийг нь мэдээж нэг томоохон хоёр цэргийн жанжин эсэргүүцэж байгаа байхгүй юу? Эсэргүүцээ тэнцсэн боловч нэгийг нөгөө шийхүү ч өөрөө цаазлаад нөгөөх нь болохоор уг нь амар эрлэхэг жанжин байсан боловч анд нөхдүүд нь цавчаад талгаагийн шийхүүд авчиад өгч байгаа байхгүй юу? За ингээд нөгөө нэг ёс суртахуун ухамсар гэдэг ч юм уу те энэ бүх юмнууд чинь бол хааны ургийнхнаас урваад нүрэ буруулсан тий. За тэгүн гутаа нөгөө шийхүүгийн талд орсон нь харамсалтай үйл явдал гэж байгаа байхгүй. Тэгэхээр энд бол нөгөө томоохон ноёдын эрх гэдэг зүйл амар томор бол явж байгаа. За тэгүн гут шийдэгийн үед яг энэ ус нь бол тий бас гэж нэг эрх мэдэл ард түмний нэг тийм зовоогоогүй байсан байгаа байхгүй. Гэтэл шийхүү аавн гутаа нөгөө бурангуй ёс тий одоо нэм амар том чанга хатуу дэглэмийг бий болгож байгаа байхгүй. За тэгүн гут одоо ингээд юу яс шийхүү одоо нэг саяны энэ дайны үеийн дээр гэсэн үг шүү дээ тий. Бусад одоо хүннүү кул говг аймгийнхан чинь шийхүү бас эсэргүүцээд байна. Энд чинь хоорондоо бол алцаад байна шүү дээ. Ийм учраас яг хүннүүгийн морьц цэргүүдийн тэн хагас нь байхгүй болсон байна. За гэтэл шийхүү яасан бэ гэхлээр юу яасан байгаа байхгүй. Одоо нэг ордонд нэг зүйл бодж эхэлсэн байгаа. Тэр нь юу гэхлээр тансаг ордтой тийм биз? Айгуу том тансаг ордтой. Тэгвэл шийхүүгийн толгойд нэг зүйл гарч ирсэн. Тэр нь юу гэхлээр ордонд ер нь маш олон эмэгтэйчүүд байдаг. За энэ эмэгтэйчүүд гэдэг нь болохоор ордон томрох тусмал маш олон байна те. Тэгэхээр энд 10,000 эмэгтэй байсан байгаа байхгүй. За энэ 10,000 эмэгтэйчэнд болохоор бүгдээр шивгчин гэсэн үг байхгүй. Ард иргэдээс ингэж шууд булааж авдаг шивгчин. За тэгээд хүмүүсээс нь авчираад ингэ хааны ордонд ажилладаг юм байна шүү дээ. За тэгэн гут нь энэ 10,000-аас нь 1,000 шилж авангуудаа нөгөө үедээ чинь яваан дундаа морин дээрээс харуул суургаад цэрэгтэй бэлтгэж. Эмэгтэйчүүдийг цэрэг болгоод эхэлсэн. Тэгэн гут энийг болохоор нөгөө төр ёсны олон жилийн одоо соёлтой гэх юм уу те суурьшмал соёл иргэншлийн чинь бас нэг ингээ аавчтай соёлууд байгаа шүү дээ. За эдгээр нь бол эмэгтэйчүүдийг тэр тусмаа шивгчин эмэгтэйчүүдийг цэрэг болгон гэдэг бол тэнгэрийн ёсноос гажиж гинэ. Энэ бол тэнгэр бол те биднийг таалахгүй гэж үздсэн боловч энийг нь тоогоогүй. За ингээд нөгөө хэд хэдэн удаагийн ганцуд болсон чинь энэ бол тэр эмэгтэйчүүдийг цэрэг болгосноос болж байгаамаа гэдэг зүйл бас давхар яваад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө дотроос одоо тэрийг эсэргүүцэх нь шүү дээ те. За одоо тэгээд яг хуу бослол бас ингээд нөгөө нэг бусад овг аймагуудтай тийм ингээд бас байлцсан байгаа байхгүй. Гэтэл ялагдаад байгаа. Ялагдж байгаа нь болохоор мэдээж нэгдүгürt нөгөө хүнүү цэргүүд маш их цөөрсөнтэй холбоотой тийм. Тэр ялагдсанаасаа болоод саяны энэ шийдвэрүүдийг гаргаж байгаа шүү нэрээ тийм. За хамтран ажиллаж танилцуулж яадаг үл тийм энэ хооронд. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар одоо манай худалдаа хөгжлийн банк хэлэхэд л манайх одоо мэддэг болоо л гэдэг. Та ер нь энэ US нөө хоримтлалтай Монгол эдрийг сонирхож үзсэн үү? Би харин сая яг амралтаараа нөгөө нэг карт нээлэх гэж хагаад амжсангүй шүү. Амар амархан. Одоо сая за энэ дэр байна уу юу? Би нөгөө юу яасан? Дандах дээр нөгөө төв худалдаа хөгжлийн банк шүү дээ. Тэрний нэг давхад очив. Тэгээ очихдоо тэнд бүүцсгдсэн байсан байхгүй. Тэгээ яваад очиод энэ хоримтлалтай Монголд одоо би өчнөө олон удаа уншлаа. Одоо би өөрөө бүтүүлмээр гэсэн чи та зүгээр аппликейшн нэгдэг ч гээд. Аппликейшн нээсэн чи аппликейшн дээр тэр нь байд юм бэ. Нэрээ би тэрийг гаргаад ирье. Тэр яадын гэхэлэр одоо манайхаа энэ хариултаа хадгалыг үрждэг сар гэдэг аян явж байгаа байхгүй. За энэ нь болохоор 4-р сарын 12-наас 5-р сарын 13 хүртэл буюу бүтэн сарын хугацаанд үргэлжлэхээ. Тэгэхээр та
Одоо нөгөө багада дэлгүүр мэлгүүр явуулаад ч юм уу ер нь ингээл ингээхлээр нэг хариулт мөнгө үлддэг те. Тэр хариулт мөнгөдөр нэг ингээд цуглуулж байгаа нэг ганц нэг юм авчдаг байлаа шүү дээ. Одоо энэ яг энэ дээр харагдах юм бол энд хялбар хоримтлал гэдэг байгаа. Тэгэхээр одоо би жишээлбэл хялбар хоримтлал дээр нь энд нэг юм нээсэн байгаа зүг нээсэн байгаа. Энэ гарч ороод хийчт юм бэлээ. Айгүй амархан. Тэгээд хариулт даатгалыг нь болохоор ингэж байгаа. Та 4 сарын 12-оос 5 сарын 13-ны хооронд сонгох юм. Одоо та 1000 төгрөгөөр хариултаа хадгалах юм уу 2000 хадгалах юм 5000 хадгалах юм уу таны дуртад үн чинь. За би 5000 хадгалчихтай юм бол би нэг 25000 төгрөг юм уу те юм авах гад карт уншуулахад 30000 хасагдаад 5000 нь миний хадгаламжийн танс руу нөгөө нэг 25000 нь үйлчлэг үзүүлж байгаа хүн рүү ороод их. Нөгөө 5000 чинд ороод шүү дээ те. Тэгсэн чинь тэр мөнгө чинь ингээд карт уншуулах болгонд орсоор байгаад таны тэр одоо нөгөө хариултаа хадгалсан тэр мөнгө чинь 25000 төгрөг болчих юм бол заяа. Нэг сарын хугацаанд 25000 төгрөг хүрч чадах юм бол худалдаа үйлчлэг банкны хамт олноос та яг энэ хариултаа хадгалыгаар те хоримтлалтай Монгол болж чадах юм байна гэж таныг урамшуулад нөгөө 25000 гэж үржүүлээд буюу 50000 болгож таны одоо худалдаламжийг чинь урамшуулах юм нэмэх юм. Ер нь бол ийм л юм яваад байгаа. За тэгэхээр яг одоо манай нэвтрүүлгийн доор баннер гарч байгаа. За дэлгэцэн дээр бас энэ зураг гарч байгаа. Энэ дээр болохоор QR код байгаа. Энэ QR кодыг уншуулаад та худалдаа үйлчлэг банкны онлайн аппликейшнийг татаж аваад харилцагчаар бүртгүүлчих. Тэгээ аппликейшн ашиглаад 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн дансыг шууд нээж болдгийг. Ингээд нээж тус харилцах дансан дээр худалдаа үйлчлэг банкны Brito, Visa, Master гэх мэт хүссэн бит болон виртуал картаа захиалж болно. Бит карт нь бидний ашигладаг карт шүү дээ. Виртуал карт жишээлбэл би нөгөө онлайнаар Apple Pay-ээр ч юм уу эсвэл нөгөө нэг юм тоглоом дээрээс одоо юм худалдаж авах ч гэдэг юм эсвэл нэг одоо онлайн сайтын эрхээ сараа сонгох монгоч гэдэг юм. Ийм их юмд карт уншуулах хэрэг болохоор энэ виртуал карт үүсэж болтон шүү. Долларын таас нээж байгаа. Тэгээд тэр картаа оруулаад тооцоохыг явуулж болдог. Тэгээ аппликейшныхаа хялбар хоримтлал цэсийн хариултаа хадгалгын үйлчилгээг ашиглаад карттай харилцах дансаа 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данстайгаа холбочихно. Ингээл нөгөө нэг юу ч эхэлчихэж байгаа. Хэдний сая өдрөөс эхэлж байгаа гэдэг тийм. За хэрэг та худалдаа үйлчлэг банкны харилцагч хэрнээсээ хариултаа хадгалгын үйлчлэгэнд шинээр бүртгүүлэх гэж байгаа юм бол өөрийн ашигладаг харилцах дансан дээр худалдаа үйлчлэг банкны Brito, Visa, Master гэх мэт төлбөрийн карттай байх. Хэрэг картгүй бол онлайн аппликейшн одоо холбоод ингээд захиалчихна. За тэгээд хариултаа хадгалгын үйлчлэгийг холбосон харилцах дансаа 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данстайгаа холбоно. Хэрэг хадгаламжийн данс байхгүй байх юм бол бас аппликейшн ашиглаад нээчих болдгоо. За ер нь бол энэ мэт олон үйлчлэгчнүүд байгаа. Тэгэхээр энэ удаад бол бид нар яг энэ үрждэг сар хариултаа хадгалъя гэдгийг онцолж байгаа шүү. За тэгээд тайлбарлагчдаас таамхан манаас илүү сонирхоод үзээд энэ Facebook хуудас руу нас ороод үзэж болох юм аа. За тэгээд илүү дэлгэрэнгүй авлыг гэх юм бол 1819 1977 гэсэн дугаар байх. Тэгээд худалдаа үйлчлэг банкны дурын салбарт хандаад хялбар хоримтлал үйлчлэгийг бас нээлгэх боломжтой шүү. За баярлалаа. За би удахгүй нээлгэнэ. Айгүй амар шүү. Үгүй нээлгэх юм байхгүй. Аппликейшн руу ороод өөрөө ич. Тийм үү? Тийм би нэгээд үзье. За 5000-аар нээж өгш. 5000. За нөө 25000-аас чинь 5000 дутаа тэгээ би нөө 100% хоромшуул авч чадахгүй юм шүү дээ. Тий. За цааш нь явъя те. Шийх үү. За нөгөө эмэгтэйчүүдийг цэрэг болгоцсон. Тэгсэн чинь нөгөөт чинь тариачин ирчүүдийн 5-3-ыг нь болохоор айгүй гоё хот байгуулах те ийм бүтээн байгуулалтын ажил руу явуулчихж байгаа юм. 5-3-ыг нь. За тэгэн гол тэр 5-3-аас нь ингээд будаа, тариа будаа те ингээд торг ингэж хурааж авч байгаа байхгүй юу? Ажил хийж байгаа тэгээ дээрэс нь хурааж авч байгаа гэсэн. За энэ нь мэдээж нөгөө ард түмнийтэй амьдралыг нэлээд хэцүү болгож байгаа. За гэтэл тэрнээс гадна шийхүүгийн ард тал бас дэмжиж байгаа хүмүүс байгаа. Би сайн нэг шаниунар гэж яг хинбэ гэдэг яриадсан шүү дээ. Гэтэл тэрийг нөх цөөхөн хідэн хүннүү ноёдууд ингээд дэмжиж байгаамаа. Тэрнийхээ хүчин нэгэ байгаад байгаа. Гэтэл нийт ард түмэн тэр улс төрийн тогтолцоо те энэ нь арай өөр байгаад ингээд яриадсан шүү дээ. 100-ных нь нэг 60% нь хан үндэстэн байх юм бол шаны хүлэмжшгөөдгүй байх гэдэг шүү дээ. За ер нь баг тэр хавцаа баг байгаад байгаа байхгүй. Гэтэл шаны өөр өвчтэй байгаад шүү дээ. Тэр нь хүннүү ноёдын хүрээлэл байгаа байхгүй. За тийм учраас нөгөө хүннүү ноёдуудыг зугаад суулгахын тулд те тариалангийн талбай малын бэлчээрийг те ан авлах хүрээлэн болгож байгаа байхгүй. За тэгээ хүрээлэн болгоход бас ингээд ийм нэг хамгаалтанд авах гэдэг шүү дээ. Хамгаалтаа тэнд зөвхөн хүннүү одоо жанжид ноёдууд ингээд зугаас ан хийн те. За ингээд хийх нь байна. Яг ботод гоё. Тийм байна сте. Гэтэл цаана нөгөө нэг энгийн ард тучин газараа хураалгах чаддаг байхгүй. Байхгүй ч чаддаг. Тэгэн гутаа тэнд зөвхөн хүннүү ноёдууд явах хэрэгтэй. Тэнд энгийн ард очиод ан хийх юм бол шууд цаасдал. Ийм болчиход байгаа байхгүй. За тэгэхээр энийг бол яасан бэ гэхлээр одоо нэг хулгайн ан хийх юм бол цааслуулах гэдэг. За энэ хулгайн ан хийгээ цааслуулна гэхэр чинь шүүгчнэрт нэг юм давуу эрх оролцоод ирж байгаа. Тэр нь юу гэхээр шүүгчнэр зүгээр энгийн ардуудыг харангуутаа чи бол хулгаач ойлгосноо чамаа шууд цааслана. Эсвэл чамд бас нэг юм хэлэх нь шүү дээ. Наад өхрөө өгч. Тэгэх юм бол би чамааг те
гайгүй одоо хулгай хийсэн гэж хэлэхгүй. Наад охиноо өгч. Ойлгож байна. Ерөн зөв дээр нь багаас. Нэг шийдвэр гарцсан тэр нөгөө нэг бас буруу эмэгдсэн дэврэх боломжтой шийдвэр. Дэврэх тий. Тэгэн гот нөгөө шүүгчнэр чи эрх мэдлээ ашиглаад буруугаар ашигладаг нэг ийм зүйл болоо явчихж байгаа. За эдгээр нь бол ерөнхийдөө бол яасан бэ гэхлээр хүннүүчүүд те одоо хятадд очсноор болвол хятад ард түмэн маш их зовсонг бас харуулдаг. Буцаад эргүүлээд харах юм бол хоёулынгийн саяны тэр нэг Лив Юан те хүннүүчүүдийг нэгтгэж байгаа шүү дээ. Энэ хүртэл бас хүннүүчүүд ч гэсэн хятадын одоо тэр орны те хаадын одоо зовлонг бас амсч исэн. Алав татвар төлж исэн. За тэгэхээр энэ яагаад ингээ хоёр ард түмэн те ээлжлээд ингээ зоох ёстой юм бэ? Энийн ихтэл суурийг нь хин тавьчихва гэдэг зүйл гарч ирнэ. Энэ нь өөрөө нөгөө нэг нийтийн тооллын тэ одоо 50-ад онд ах トゥ хоёр шанив, би шанив, пүүн шанив хоёр байсан шүү дээ. Энэ хоёрдугаар ухааны гэж нэрлэн гутаа хүнүүгийн газрын зургийг нөгөө хан улсын ухаанд өгөөд албан ёсоор дагаж орж иж байгаа. Энэ цаг хугацаанаас 300 гаруй жилийн хугацаанд энэ үйл явдал чинь өөрөө ингээд сөөлжлтөөд тэ ингээ яваад байгаа. Ингээ сөөлж явах болгонд чинь хаад ноёд зугаацна. Нэг бол сайхан дайнд хийгээд тэ ялуул сайхан илүү эрх мэдэлд хүрнэ. Гэхдээ энэ нэг урт хугацаанд үргэлжлэхгүй байгаа сте. За тэгтэл энэний артал дандаа энгийн артуу зовоод байгаа байхгүй. Ийм үйл явдал болоод байгаа. Зүйл ихлээд байгаа юм. Хоёр өөр угаасаа бүр анханасаа хоёр өөр соёл иргэншил байгаад байна шүү дээ. Угаасаа л болохгүй шүү дээ. Яг ингээд ус тос ингээд ялгараал шүү дээ. За тэгээ одоо энэ үйл явдлууд нь бол нэг мөрөдө тоглоомын нэг дүрэн байгаа шүү дээ. Мөрөдө тоглоомын дүрэнд бол ер нь нэг хожигч гэж гарч ирдэг юм байна л да. Нэг бүлгэрээ тоглож байхад заавал дунд нь ингээд нэг 2 3 хүн гарч ирэх гэдэг шүү дээ. Тэгэхээр ер нь бол шийхуг бол те бас ганцаараа өөрөө байх чадваргүй гэсэн үг байхгүй. Энийн арт талд чинь тэр нэг хүннүү ноёдууд дэмжиж байгаа те. Хүннүү ноёдууд дэмжихээс гадна одоо энд нэг юм шашинтай холбоотой зүйлүүд гарч ирж байгаа. Тэр нь юу гэхэлэр шийхугийн үед бол буддийн шашин, буддист те эднэр бол нэлээд газар авч эхэлсэн гэж байгаа байхгүй. Буддийн шашин бол мэдээж нэг дэлгэрээд аягүй олон жил өнгөрчихсөн тий. За тэгтэл дэлгэрээд олон жил өнгөрцөн боловч ингээд хятад газар ирээс авч чадахгүйсэн юм л да. Дэлгэрч чадахгүйсэн гэсэн. Ягаад гэвэл хятадын ард түмэнд чи хэдэн зуун жилийн хугацаанд күнзийн сургаалаараа нэлээд явчихсан. За тэгээд 100 хэдэн онд ч буддийн шашин дэлгэрэх гээд нэлээд ингээ үзээдсэн болоогүй тий. За гэтэл явсаар хагаад одоо яг энэ цаг үед ирсэн чинь буддийн шашны нөгөө нэг дэлгэрэх нэг юм боломж нь бүрдэж эхэлж байгаа байхгүй. Наадах чинь би болох ингэж бодоод байна. Хэрвээ нөгөө лам нарыг цэрэгт явуулдаггүй байсан бол ард иргэд лам болох гэдэг шүү дээ. Эрэгтэй хөвгт мөхтөө лам болох гэдэг шүү. Тэгэхээр одоо шийхүүгийн хийж байгаа үйлдэл нь одоо эрэгтэй хүн байх юм бол эд хөрөнгөний хурааж аваад цэрэгт явуулчихад шүү дээ. Одоо нөгөө сүлд гардаг хугацааг зэрэг алба гэдэг шүү дээ. Тэгэхээр нэг тийм бас шалтгаан болчихоо. Байж болно. Энэ нэг шалтгаан байж болно. Бас нөгөө төгөр болохоор нэг ийм зүйл байгаа байхгүй. Энд чинь нөгөө нэг айгүй олон жилийн хугацаанд харигслал яваад шүү дээ. Тэгтэл нөгөө буддийн шашны сургаалт чинь бол за манай буддийн шашин бол хүн алахыг хориглоно. Тийм байхгүй. Цэцгэн дээр ч гэж одоо те цэцэг хүрт өгүүлж болохгүй. Нэгүүлсэнгүй шашаа. За тэгвэл гот нөгөө хуургууд байгаа шүү дээ. Лам нар гэсэн шүү дээ хуургууд. За энэ хуургууд бол тусдаа томилогдсон хүмүүс юм аа. Тэгэхээр энэ хуургууд бол юу ч хийх ёсгүй. Сайхан майн мэгзэм уншаад хүний буян заяаг уншаад те ингээд яваад ах хэвээр. Тийм учраас одоо нөгөө күнзээс бол илүү ойлгож байна. За нэг иймэрхүү зүйл яриад эхэлсэн. За гэтэл угаасаа нөгөө хятад ч нь бол одоо нэг хүн нэг л юм хийн шүү дээ. Гуталчингаа хийн тариачингаа л хийн те. Тэгээд тэр хүн одоо юу тэр шашин машин сонирхох өнөө маргаашаа хоол аяа да зүгээр ажиллаад хийгээд ийл гэсэн ийм одоо нөгөө нэг юм байгаад шүү дээ. Гэтэл күнзийн сургаал одоо нөгөө буддийн шашин хоёрыг чинь ингээ мэтгэлцээ баг 100 гаруй жил үргэлжилсэн гэж байгаа байхгүй. За ингээ эцэстээ күнзийнх нь ялагдаж эхэлсэн гэж байгаа байхгүй. За тэгээд одоо нөгөө буддийн шашин чинь те одоо төрийн ордонд орж ирж байна. Шийхүүгийн одоо төрийн ордонд орж ирж байна гэдэг зүйл ярьж байгаа. За одоо ингээд яг энэ тэмцэл гэсэн нэвтрүүлгийн яг энэ хэсэг дээр бол ер нь одоо саяны одоо явсаар гадна шилээ Лео те одоо эдгээр хүмүүсийн тэмцэл бол ингээд дуусны дараа шийхүү гэдэг одоо нэг том эрх мэдэлтний гарт хүннүүгийн хувь заяа шилжиж ирж байгаа. Тэгээд дээрэс нь одоо шашин руу орж ирж гин. Үүнээс гадна дараагийн үйл явдал яг юу болж хуурах вэ гэдгийг дараагийн дугаараас сонирхцгаая тий. Шийхүү ер нь хаанхын хүн. Шийхүү харин би чамаа яг ингэж асууж байгаа. Гэхдээ би тэрийг өөрөө ч мэдэхгүй. Ягаад гэвэл шийхүү бол нөгөө шилээ штэ. Шилийн цэргийн жанжин байсан штэ. Тэгэхээр эдгээр нэг Кула аймгаас гаралтай. Эсвэл яг нэг Багдана боол те
ийм болж явж исэн хүмүүс Цааны байгаа, өдөртөгч тий. нар болж явж байсан. Тэгэхээр нөгөө нүүдэлчин гаралтай байх. Гэхдээ яг угсаа гарал нь бас тодорхойгүй. Гэхдээ энд нөгөө нэг шийлээ тэр угсаа гарал тодорхойгүй шийлээ шийхүү удирдаад яваад байна шүү дээ. Гэтэл цаан чинь нөгөө хүннүү ноёдод бас ингэдэг байгаад байгаа шүү дээ. За. За яг уул нь бол энэ яг хоёр том жанжны үе дээр бол бараг л энэ хятадын их газрыг тэр чигт нь авангаал алдсан шүү тий. Одоо Жин династи үед чинь Жин династиг унгаагаад Хуандыг нь ордонд авчираад бүр ингээд тэгэхээр чи би зүгээр анх нөгөө нэг өмнөд хүннүү дагаар орж байхад мэдээж нөгөө нэг хятадтай харьцуулах юм бол бага хэмжээний хүн амтай байсан шүү дээ тухайд бол. Тэгэхэд л одоо эн чинь бүр ингээд хятадын талыг тэр чигт нийцэлсэн гэхээр хүн амны өвч гэсэн их болчлоо. Тэгээ хүчрэхтэйж байгаа юм байна. Тэгээд урагшаага цухтаагаад өмнөд хятад руугаа явцгаацсан тий. Нилээн юм үе байсан. Тэгээд даанч хоорондоо алцаадах хамгийн Харин тий. За. За ингээд энэ удаагийн дугаар маань өндөрлж байна. Дараагийн дугаарыг Тэсийн хад хүлээж байна. Нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр үрждэг сар хариултаа хадгалын урамшуултаа та бүхэндээ хүргэж байгаа Худалдаа хөгжлийн банкны хамт олон маань болон ногоон ирээдүйн төлөө зохистой хэрэглээ. Хариуцлагатай аяллаа хэм маягийг дэмжигч Avandra компани хамт олон маань ажиллаа. Та нэвтрүүлгээ NTV телевизээр болон шинжлэх ухааны таны мэдхүн Одон мөндөд сувгийн 83.3 107 хостолгооноор хүлээн аван сонслоо. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухааны таны мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухааны таны мэдхгүй Монголд ялах болтугай.